Туршлагын зураг зүй хичээлүүдээр ашиглаж болох хэрэгслүүдийг би цаг хожих үднээс энэ хэрэгслүүдийг хэрэгсэл соёл гэдэг дундаас хайгаад жишээлбэл энд гаргаад тавьчихсан байна. Та бүхэн энд дөрөөгөө би зүгээр л ерөнхийд гаргасан шүү. Физик туршлагын хэрэглэхээр. За зургийн галерей сан байж болж байна. За сонирхолтой болсон би ганц нэг үзүүлээ та нар өөрсдөө туршиж үзээрэй. За энэ жишээлбэл том дах самбар гэдэг энэ дээр дүрс үүсгээд хүүхдүүд дүрс өөрөө зураад ингээд хийж явах юм зүйл байж болж байна. За энэ цахилгааны самбар гэдэг маань механик электроникийн хүүхдүүд өөрсдөө хэлхээгээ угсраад ингээд алхдаг гэдэг угсраа явж болох нь байна. За механик гэдэг бол одоо бид нар нэг өгөгдөл дээрээс энэ ямар өгөгдөлтөө ямар араан дээр явах уу хідэн араа дамжиж явна механик хөдөлгөөн гэдэг энэ дээр явж байгаа нэг ирэх хэд ирэх үү энэ дээр одоо хэрэглэлтүүдийг нэмж өгөөд хурдыг нэмж өгөөд ингээд туршилтын хичээлүүд явж болох нь. За өмнө туршлагын хичээл дээр өнгөний тухай за өнгөний кодчлуудыг энэ дээр харж болох нь смок өнгө байна уу аль өнгө байна уу гаргаж болох нь. За солонгийн 7 өнгөөр явж болох нь. За энийг оруулсан ингээд одоо байгаль дээр байгаа өнгүүдээр ингээд хичээлээ заагаад явж болох бас боломжууд байна. Маш сонирхолтойгоор. За танграм гэж бид нар энэ дүрсүүдийн хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх ийм бас сэсүүд байж болж байна. За зураг зүйтэй холбоотойгоор гэдэг юм уу энэ цавхахын бодлогууд жишээлбэл аль байх уу гэдэг хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх жишээлбэл зүйлүүд координатын системтэй зураг зүй хичээлүүдээр ашиглах одоо жишээлбэл энэ гурвалжингийн байгуулалтууд гэдээ яаж байгуулж болох уу гэдэг зүйлүүдийг харуулад ингээд хийсэн зүйлүүд одоо шиг энэ дээрээс авахуулаад гурвалжин хавтгай дээр явах энэ гурвалжин эргүүлэх гэдэг маш хялбар аргаар хэрэгслүүд бас биднэрт байж болж байна. За тэгээд ингээд маш олон зүйл. За сонирхолтойгоор одоо проекттой 3D пазл тоглоом одоо жишээлбэл энэ зүйлүүдийг харахад дунд зэрэг хялбараар нь сонгоод энэ зүйлүүдийг яаж байршуулах вэ гэдэг маш сонирхолтойгоор ингэ хичээлүүдийг зохион байгуулж болох нэ. За яг энэ хэрэгслүүдтэй адилхан сорил дээр бас адилхан ийм сорилууд нь дагаа гарцсан байгаа. За жишээлбэл одоо энэ нийтийн байр цамхгуудын асуултанд ингээд хүүхдүүд сорилууд өгөөд энэ дээр өөрөө зурх тэмдэглэл бичих үйлдвэрээр хийж болно. За нөгөө араатай сорилууд маань буцаагаад дасгал даалгаврууд болох тэр зөв хариулт нь аль нь 240 ирэх хаана очих уу гэдэг хүүхдийн дасгал дасгалууд байна. За манай механик электроник дотор хамгийн хүнд гэдэг or not гэдэг лог элементийн үйлдэлүүдийн дасгал даалгаврууд ингээд маш одоо хувьдвараараа маш олон төрөлтэйгээ байна. Энэ хэрэгслүүд систем дээрээс та нар өөрийнхөө агуулгатай, өөрийнхөө хичээлтэй холбоотой агуулгуудаа түүгээд туршаад боловсруулах хичээл дээр энэ агуулгуудаа байршуулаарай. Энэ маань маш хялбар шүү. За дүрслэх урлаг дээр бас жишээлбэл оруулахад одоо 100 үе шатууд гээд 148 дугаар одоо энэ үе шатуудыг ингээд байранд нь оруулаад нэгдэнд тийг нь хоёрт нь тийг нь гуравт нь тийг нь ингээд хүүхдүүд ингээд хийгээ явна гэдэг маань бас зурх дарааллаа өөрөө мэддэг болно гэдэг ийм гоё зүйл байна. За гэх мэтээр энэ бол хэрэгсэл систем дээрээс маш товчхон танилцуулахад энд байгаа зүйлээс би дөнгөж товчхон сорил хэрэгсэлцээ соёл дээрээс авсан. Та бүхэн тэгээд энэ дээрээс аваад хичээлийн ийм хялбархнаар боловсронгуй болгож болох нэ гэдгийг бас сураарай. За баярлалаа та бүхэнд.